Хоёр туйлд хуваагдсан дэлхийн ертөнц 20 дугаар зууны төгсгөлд тулж ирсэн 1989 он. Хоёр системийг зааглаж, хоёр Германы дунд сүндэрлсэн нэгэн их хан хэрэм дайсагналдсан хоёр туйлын эвлэршгүйг харуулсан бэлэг тэмдэг нь болж байлаа. Монгол улсаас хэдэн мянган бээрийн зайд орших хоёр Германы зааг дээр Путин дайны бэлэгдэл болсон Берлиний хаан нурж байхад тэр үеийн хэллэгээр зүүн Герман буюу социалист Германд суралцж байсан нэгэн монгол оюутан жагсаалыг сонирхохоор ирсэн байлаа. Цугласан сэтгэлэн догдсон үе олон германчуудад нулимс цэйлэгнүүлэн зогсох тэр Аз залуу цуглааныг сонирхохоор ирсэн герман эрийн анхаарлыг татжээ. Эй залуу, юунд дэвтлээ тоглоо? Хэн Берлиний ханыг ийм амархан нуран гэж санах юм бэ? Монгол ч гэсэн өөрсдөн байгуулалт явж байгаа байна. Чи Монголоос юу хийж яваа юм? Би энд сурдаг. 1989 оны 11-р сарын 9-ний өдөр Берлиний хаан нурсан түүхт тэр явдлаас хойш яг 1 сар 1 хоногийн дараа өнөөх Монгол оюутны хэлж байсанчлан Монголд үүсч бий болоод байсан нууц бүлгүүдээс нэг нь ил гарч Монголын ардчилсан холбоо хэмээх улс төрийн цоошин байгууллага байгуулагдсанаа зарлан анхны цуглаанаа 1989 оны 12 дугаар сарын 10-нд хийлээ. Азийн сангийн эрхэм доктор. Бид танаа сангийн жилийн тайланг нэгдсэн үндэсний байгууллагын номын сангаас олж үзлээ. Манай Монгол улсад улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, ямар нэгэн өөрчлөлт, шилжилтийн зам руу орох хандлагатай боллоо. Тэгээд бид та бүхэн Монголд болж байгаа энэ өөрчлөлтөнд дэмжлэг үзүүлэх бололцоог тань асууж, үүнийг илгээж байна. Энэ бол 1990 оны 1-р сар. Монголд ардчилсан холбоо дөнгөж байгуулагдаад, ердөө анхны цуглаанаа хийгээд сарч болоогүй байсан үе. 20 жилийн өмнө дийлэнх монголчууд Америк оронтой харьцаж болох хэсэг талаар төсөөлөл багатай байж, ерөөс Монгол орон ардсан хувьсгалын замаар орох хэсэг нь ч тодорхойгүй байсан үе. Гэтэл бүх юм тодорхойгүй байсан тэр цагт ийхүү Монголын нэгэн дипломат Америкийн нэгэн байгууллагад хандан ирж буй шин цаг үеийг туулахад дэмжлэг хүссэн утгатай загтлыг илгээж байсан гэсэн яриа байдаг. Ямар ч уг загтлыг бичсэн гэгддэг эзэн нь энэ эрхэм. Нэр нь Дүгүр Сүрэн. Тэр үед Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагад сууж байсан байнгын төлөөлөгч. Дүгүр Сүрэнгийн загтал нэгдсэн үндэсний байгууллагад суудаг Монголын суурин төлөөлөгчийн газар байрлах Нью-Йорк хот буюу Америкийн зүүн эргээс Азийн сангийн төв байр байрладаг баруун эрг рүү аялан сангийн дарга ноён Фуллерт уншигдж байх тэр үед Германы Лейпциг хотноос сурж байсан оюутан Давхар баяр Монголд амралтаараа ирж шинэхэн байгуулагдсан Монголын ардсан холбоонд гишүүнээр илсэн үнэмлэхээ Санжаа Сүрэнгийн зоргоос гардан авч байсан гэдэг. Энэ бол Берлиний хаан нурж байх тэр агшныг сэтгэл догдлон харж зогссон өнөөх монгол оюутан байлаа. Давхар баяр буцаж Германд очисон даруйда Монголын ардсан холбооны салбар зөвлөлийг Германд суралцагч монгол оюутнуудын дунд байгуулж үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийн хамт өнөөх Берлиний хаан нурж байх үеийн тэр цуглаан дээр танилцсан Герман эрд Монголын нөхцөл байдлыг танилцуулсан загтлыг илгээжээ. Сайн байна уу? Давхар баяр таны загтал сэтгэл хөдлөлөө. Лейпцигт болсон тэр цуглаанаас хойш ердөө хэдхэн сар өнгөрсөн ч Монголд олон өөрчлөлтүүд гарсан байгаа нь сонирхол татлаа. Миний чамд танилцуулна гэж байсан хүн бол Холбооны бүгд найрамдах Герман улсын Конрад Аденауэрийн сан гэж байгууллагын Азийн хэлтсийн дарга Гүнтер Байнер юм. Би түүнтэй сайн Азийн хувьд чамайг танилцуулахдаа таатай байх болно. Танай Монголын ардсан холбооны Герман дахь салбар зөвлөлийнхэн Бонн хотноо ирж Конрад Аденауэрийн сантай холбоо тогтоохыг хүсвэл би бүх талаар танд тусалахад бэлэн байна.
Албан бусаар Америк болон Герман улсуудад өрнөсөн гадаад харилцааны энэ хоёр эрт алхмын цаана тэр үеийн Монгол Ардын хувьсгалт намын удирдлага дотор шинэ цус сэлбэлт болон орж ирсэн нэгэн залуу болсон хүчин тэр үеийн гадаад харилцааны сайд Гомсүрэн аль хэдийн бидний харьцаж болохгүй гэж боддог байсан гол хөрөнгөтөн орнуудтай хэлхээ холбоо тогтоох суур сэжүүрийг эхлүүлж байж. Зөвлөлтийн өөрчлөлт шинжилгээний бодлого гэж яриад байна шүү дээ. Тэнд улс төрийн шин сэтгэлгээ нэртэй гадаад улс төрийн бодлого тунхагласан юм байна. Тийм ч учраас 1987 онд бид нар сая Америктэй дипломат харилцаа тогтоож байна. Нөгөө гол дэмжиж байдаг зөвлөлт холбоот улс гэдэг маань ерөөсөн алга болчихдогон зэрэг бидний одоо юу гэдгийг ганцаардалгүй нэг юм дараачийн нөхтэй болж айн залгасны одоо чухал сэжүүр суурь тэнд тавигдж байсан. Ямар ч байсан Монгол өрнөсөн ардсан хувьсгал ялтанд хүрч хуучин тогтолцоог халан удирдан чиглүүлж байсан Монгол Ардын хувьсгалт намын улс төрийн товчоог 1990 оны 3 дугаар сарын 9-нд огцрууллаа. Харин дараа нь яах вэ гэсэн асуулт олон хүний хувьд тодорхой бус байв. Тэгэхээр оролцуулбал энэ тэр үеийн хилээр хөрөнгөтөн орон гэж ярьж байсан гол орнуудын үндсэн хууль үндсэн хуулийн бүрэн их тайлбарыг одоо орос хэлээр нийтэлж хөрөнгөтөн орнуудын төвийн эрх зүй гэдэг ийм шинжлэх ухаан манай их сургууль нэлээд одоо тийм лавтай заадаг, бид уншдаг. Тэгэхээр хууль нь нэгэнт нийтлэгдсэн байхад бид тэрийг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс үнэлж тайлбарлаж ойлгохыг оролдож байсан үе баггүй. Тэгэхээр тийм учраас бид энэ хувьсгал энэ өөрчлөлт харанхуй ороогүй шүү. Тийм ч учраас 90 оны хувьсгал ардчилсан хөдөлгөөн яг өрнөж эхэлж байхад шинэ намууд ялангуяа 3 шинэ нам ардчилсан нам, үндэсний дэвшлийн нам, социал демократ нам ханыхаа хурлыг хийж хөтөлбөрөө баталж улс төрийн товчоо их хурлд тулгын шаардах бичгээ гардуулж байхад миний митинг хүмүүс ирээдүйн засаг төр ямар шүү хэв завгартай байх вэ гэдгийг төр судлалын үүднээс боловсруулж бичиж, ярьж, хэлэлцэж батлуулж байсан юм. Тэр үеийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга хуульч чимдийн боловсруулсан төсөл дээр шинэ байгуулагдсан улс төрийн намуудын төлөөлөл оролцсон улс төрийн товчоо огцорсноос хойших Монгол төр ямар загвараар явах вэ? Шинэ үндсэн хууль боловсрогдож хэрэгжих хүртэл төрийн тогтолцоо ямар байх вэ? Анхны сонгуул яаж явагдах вэ? Байнгын ажиллагаатай парламентыг хэрхэн байгуулж, хүчний харьцааг яаж тогтоох вэ гэд хэлэлцэж шийдэх олон асуудлын цаана гарах гэж 3 сарыг мэтгэлцэн өнгөрөөжээ. Тэр дунд үл ойлголцох явдал бишгүй гарч тэр бүрт нь Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргаар томилогдсон байсан Пунсалмаагийн очир барт эвдрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг байж. Тэр үед чинь хувьсгалт нам улсаас татаас авдаг гэсэн. Өөрөөр хэлбэл намыг, хувьсгалт намыг тодорхой хэмжээгээр улс санхүүжүүлдэг байсан байхгүй. А бусад намуудад тийм санхүүжилт байхгүй. Тэгэхээр намууд ийм тэгш биш юмд чи бид ороод сонгуульд яаж ялах юм? Яаж амжилт олох юм? Юу боли. Сонгуульд орохгүй гэж манаргадаг байхгүй юу? За тэгээд л одоо ярьж гарлаа. Тэг миний хэлэх юм бол ойлгомжтой. Үшээ сонгуул зарлагдсан. Ардчилсан анхны сонгуул нэртэй. Тэгээ та нар дунд бас энэ сонгуульд орохгүй яриа байгааг нэ. Хүч тийм яриа байж болохгүй. Орно. Цугаараа орно. Ерөөсөө хувьсгалт намын энэ татаас өгдгийг зогсоо. Хязгаарлан тэгээ зогсооно. Тэр зогсоосон мөнгнөөс гарсан тэрнийг бусад намуудаа ингээд хуваарлаа. Тэрнийг чухам та нар өөрснөө ярьж хагаад ямар хуу харьцаатай хуваарлагдах ёстой юм. Тэрнийг өөрснөө шийд. Ямар ч хэсэн хэрв санхүүдээр асуудал байгаа бол энэ хэдүүлээ шийдвэр олъё. Гарц олъё. Жишээлбэл надад ийм л юм даван өмнө бодогдож байна. За улс төрийн талаасаа бол нөхөд минь та нар сонгуульд орохгүй байх эрх байхгүй. Тэгэх юм бол ямар юмны чинь одоо олон намын систем юм юу гэдэг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө хийж байгаа юмыг өөрснөө нурааж болохгүй. Тийм болохоор орно.
Монголд ийхүү үйл явдал өдөр хоногоор улалдсан түүмэр шиг өрнөж байхад тэртээ Америкт дипломат дүгэр сүрэнгийн илгээсэн гэгддэг өнөөх загтлаас үүдэн Монголд анхаарлаа хандуулахар шийдсэн Азийн сан удахгүй болох анхны ардчилсан сонгуулийн өмнөхөн гадаад харилцааны яамд загтал илгээн учир мэдэх нэгэн хүнийг Америкт айлчлуулж туршлага судлуулахаар урьжээ. Азийн сан гэдэг Америкийн улс төрийн салбарт ажилладаг төрийн бус байгууллага. Тэнтэй холбоо тогтоож би одоо анх явж байгаа хэрэг. Тэр үед энэ анхны ардчилсан сонгуул зарлагдчихсан, гуйл нь гартсан. Намын нэрээр ард нийтийн санал хураахаар шийдвэр нь гартсан. Ийм үед би тэр Америк руу явсан. Тэрнээс Америкт очиж юм олж ирээд загвар тентхийн загварыг авчихсан биш шүү. За тэгээд эндээс нисээд Франкфуртээр дамжаад Вашингтоны нисэх усны буудлын дээр уусан чинь чимэд гэсэн нэртэй самбар барьсан нэг өндөр хүн зогсож байна. Тэр маань одоо Азийн сангийн төлөөлөгч. Ингээд анх одоо Северин хаус гэдэг үнтэй Вашингтонд уулзаж 14 хоног хамт явсан. Тэгээ 33 байгууллагатай уулзсан шүү. Их ажилласан. Тэр дотроо парламентаар орсон, сонгуулийн олон байгууллагуудаар орсон. Сонгуулийн шалган байцаа газар гэдэг манайх сонгуулийн хамшаа Вишима сонгуулийн санхүү хяндаг байгууллага. Сонгуулийн судалгааны хувийн байгууллагуудаар орсон. Америкийн хоёр одоо эрх барьдаг парламентд байдаг хоёр намын үндсийн намын төвхөрөөний улс төрийн ажил эрхэлсэн улсуудтай уулзсан. Азийн сан ийхүү Монгол хөтөлбөрийнхөө эхлэл болгон Чимэд дугааг Америкаар аялуулж байсан 1990 оны 6 дугаар сард оюутан давхар баярын эхлүүлсэн Конрад Эденауэрийн санта тогтоосон харилцаа холбоо мөн л амжилтанд хүрч тэр үеийн Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч байсан Санжаа Сүрэнгийн зориг анхны гадаад айлчлалаа нэгдсэн Берлин буюу нэгдсэн Германд хийхээр мөн оны мөн сард буян тухайгаас нисч байлаа. Сайн байна уу? Би Австри улсад амьдраад олон жил болж байгаа болохоор Улаанбаатарт очиж танд ярилцлага өгөх боломжгүй байгаадаа харамсаж байна. Таны асуусан асуултын хувьд гэвэл бид хамгийн анхны ажиллаа Бонн хотно, Германы Бундестаг, Страсбург хотод Европын холбооны парламент болон Брюссел хотно Европын комисс тус хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд Монголын ардсан холбооны тэргүүлэгч зориг бид хоёр орсон байлаа. Айлчлалын бүх зардлыг Конрад Аденауэр сан даасан бөгөөд Монгол удахгүй болох анхны ардчилсан сонгуулиар анхны байнгын ажиллагаатай парламент байгуулагдахын өмнө ихээхэн туршлага судалсан амжилттай айлчлал болсныг бахархалтайгаар хэлхийг хүсэж байна. Уулзалтын төгсгөлд бид 2 сарын дараа буюу 1990 оны 8 дугаар сард Конрад Аденауэр сангийн 2 төлөөлөгчийг Монголд хүлээн авч сонгуулийн дараах нөхцөл байдалтай биежилэн танилцуулахаар тохирсон болно. Таны хүндэтгсэн давхар баяр. Бид нар 90 онд одоо улс төрийн томоохон өөрчлөлт хийгээд анхудаа олон намын оролцоотой сонгуул хийсэн шиг тийм ээ. Тэгэхээр энэ бол үнэхээр маш том дэвшил байсан. Маш том туршилт байсан. Би яагаад туршилт гэж хэлж байгаа нөхдөд зэрэг тийм сонгуул явуулахыг хэн ч мэдэхгүй. Монгол Ардын Хувьсгалт намж мэдэхгүй, дээр шин залуу намууч мэдэхгүй. Мэдэх нь юу гэх зэрэг тэгдэм л гэдэг. Энэ удаагийн сонгуул бол өмнөх явуулж байсан сонгуулиас бол хавьгүй ардчилсан, хавьгүй чөлөөтэй болж байна. Тэгэхдээ ийм одоо чөлөөтэй ардчилсан нөхцөлд анхудаа ийм сонгуул зохион байгуулж байгаа учраас сонгуульд оролцож байгаа бүх намууд, сонгуулийн хамиусуудын зүгээр ч гэсэн дээр туршлага дутж байгаа зүйл их байна. Анхны ардчилсан сонгуул бие дааг нэр дэвшгээр Санжаа Сүрэнгийн зориг Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчийн ажлаасаа татгалзжээ. Энэ нь түүний 6 дугаар сард Германд айлчлахдаа Монголд 8 сард ирүүлэхээр урьдсан Конрад Эденауэрийн сангийн 2 төлөөлөгчийн айлчлалыг эзэнгүүтгэхэд хүргэсэн байдаг. Гэвч Монголын ардсан холбооны дэд зохицуулагч Баттөвшин Герман дахь салбарын ажилтан Ариун Чимэгнэр асуудлыг хурдан шуурхаас шийдэж эргэлзээнд хүргээд байсан айлчлалын төлөвлөгөөг ёсоор үргэлжлүүлжээ. Конрад Эденауэрийн сангаас хадагтай Крегер ноён Юнг нарыг Монголд 1990 оны 8 дугаар сард ирэхэд Дашин Бямсрынгаар ахлуулсан шин засгийн газар байгуулагдаад удаагүй ээж. Бямсрангаа харин их том улс төрийн зарчмын одоо холын хараатай юм шийдвэр гаргасан. Хэдийгээр өөрөө хувьсгалт намын гишүүн байсан, хэдийгээр шинжлэлийн талын хүн байсан ч гэсэн
өөрийн дотоод итгэл үнэмшлээ бас одоо цэгнэж, дүгнэж, хянаж зах зээл рүү орохын зүйтэй юм байна гэдэг сонголтыг хийсэн юм шиг байгаа. Тэгээд хувьсгалт намынхаа бас тодорхой шийдвэр гаргадаг хурлууд дээр орж ардчилсан намынхны одоо төлөөллийг оруулж эвслийн засгийн газрыг байгуулахгүй бол одоо Монгол улс бол цаашаа явахгүй гэдэг ийм дүгнэлтийг хувьдаа хийсэн учраас 3 намын төлөөлөгчдөд энэ засагт орооч гэж урьдсан. Социал демократ нам тэр үедээ татгалзсан. Шин дэвшилт холбоо ардчилсан намаас бол дөрөлгөж жав шадар сайдаар үндэсний дэвшлийн намыг төлөөлж би тэргүүн шадар сайдаар эдийн засгийн багц асуудлуудыг хариуцаж орё гэдэг юм сонголтыг хийсэн. Монголд ийхүү шин засгийн газар дөнгөж байгуулагдаад удаагүй байх тэр цаг үед хойд хөршин Иркутск хотноо түүхэн тэмдэглэгдэх нэгэн үйл явдал болж байлаа. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга ноён Джеймс Бейкер, Зөвлөлт бод улсын гадаад хэргийн сайд ноён Шурднайд занар дэлхийн толгой 2 том орны ерөнхийлөгчдийг дахин уулзуулах тохиромжтой цагийг товлохоор 2 дахь өдрөө уулзаж улмаар 1990 оны 8 дугаар сарын 2-нд хамтарсан мэдээллийг хэвлэлийнхэнд хийж байлаа. Миний ухаан орсон цагаас хойш мэддэг байсан хуваагдмал дэлхий одоо нэгэнт оршин байхаа боллоо. Энэ бол хүүдэн дайнд цэг тавьсан өдөр. Сонирхолтой нь үзэл сурталаар хуваагдсан хүйтэн дайны төгсгөлд цэг тавигдсан ч эд баялгаас үүдсэн дайнд цэг хараахан тавигдаагүй ээж. Ноён Бейкерийг ийхүү мэдгдлээ уншиж байхад Ирак улс Кувейт руу дайрсан тухай мэдээ Бейкер Шурднадзе хоёрт зэрэг ирсэн гэдэг. Ингээд энэ уулзалтын дараа Монголд айлчлах ёстой байсан ноён Бейкерийн аялал товчлогдож, ёстой л Улаанбаатарт бууж мордоод л өнгөрч. Өрсөлдөгчтэй байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр бол зөвлөлт холбоот улс бол нэг хэсэг орны төлөө хариуцлага хүлээдэг. Америк улс бол нөгөө хэсэг орны төлөө хариуцлага хүлээдэг. Тэгэхээр өрсөлдөгч байхгүй болно гэдэг чинь Америк бүх орны төлөө хариуцлага хүлээх болно. Манай хүний хэлсэн юм бол за гэрч төрийн нарийн бичгийн дарга би таныг ерөнхийлөгч Буштай уулзуулах Монголын одоо төрийн тэргүүнийг Америкт айлчлуулах арга хэмжээг дээр зохион байгуулъя. Тэгээд ярьж хөөрөх юм байна нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь бол одоо ингээд зөвлөлтийн тусламж та нарын чинь нөгөө гадаад хэлхээ холбоо чинь нэгээс нь салтсан. А нөгөөхт нь үүсгэж чадаагүй. Ингээд эдийн засаг чинь маш хүнд байгааг би мэдлээ. Тийм учраас энийг түргэлийгээд Бейкер Монголд ирнэ гэдэг чинь одоо Бейкер ирэхээс илүү Америк улс Монголд ирж байна. Америк улс бол Монголыг үнэлж байна, тоож байна гэсэн одоо энэ бодол байгаа шүү дээ, тийм. Энэ явдлаас хойш 1 сарын дараа Их тэнгэрийн энэ хаалттай бүсэд биологийн ухааны доктор шууд судлаач нэгэн Америкээр ирж 14 хоног ажиллажээ. Гэвч түүний энэ удаагийн аялал эрдмийн ажил нь болох шууд судалгаанд биш, харин Монголын улс төрийн амьдралын судалгаанд тусгаалагдсан зориулагдсан байна. Энэ ноён Северн хаусын Азийн сангаас хариуцуулсан Монгол хөтөлбөрийн захирлын хувьд хийсэн анхны айлчлал нь байлаа. Ердөө анхны өдрөөс л Монгол орн надад Азийн сангийн төлөөлөгчийн хувьд бүрэн нээлттэй байсан. Би танилцахыг хүссэн бүхий л байгууллага, институт, хувь хүмүүстэй бүгдтэй нь уулзаж, Монголын гол сонирхол, хэрэгцээ хаана нь байгааг олж тогтоохыг ирмэлзэж байлаа. Учир нь Азийн сан чухамхүү тэр хэрэгцээ сонирхлыг хангах чиглэлээр л үйл ажиллагаагаа явуулах чиглэлтэй байсан. Түүнээс биш бидэнд Монголд хэрэгжүүлэхээр урдчилсан бэлдсэн ямар нэгэн санаа, үзэл баримтлал, хөтөлбөр гэж байсангүй. Бид зүгээр л Монголыг юу хийхийг хүсэж байна. Түүнд нь дэмжлэг үзүүлэх гол зорилготой байлаа. Залуу ардчлагчдын хувьд бол тэд туйлын ухаантай. Маш их уншсан. Ардчлал, зах зээлийн тухай онлын мэдлэг өндөртэй. Хаашаа явах, юунд зорж байгаагаа тун сайн мэдэж байгаа улсууд юм байна гэсэн сэтгэлдлийг надад төрүүлж байсан. Гэхдээ мэдээж 70 жилийн турш коммунист системд амьдарсан тэдэнд ардчилсан засаг төрийг хэрхэн байгуулж, хэрхэн хөдлөн авч явах талаар практик, туршлага үнэндээ байгаагүй. Тийм ч учраас тэдэнд ердөө л туршлага дадал эзэмшиж, суралцахад нь тусламж хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Онлын хувьд бол бид сонголтоо хийцэн боловч практик мэддэггүй. Тийм үе байсан. Тийм учраас мөрийн хөтөлбөрөө гаргасан хамгийн түрүү тэр бас нэлээд хугацаа авсан. Үндсэндээ одоо 90 оны
төгсгөлийн одоо 2-3 сарын хугацаанд бол гол төлөвүүдийн хөтөлбөр баримт бичгүүдийг боловсруулах ажилд бол ороод дууссан. Би тийм учраас энэ баримт бичгүүдийн дотор одоо дараачийн 1-2 жилийн дотор 91-92 онд үр дүнгээ өгсөн Монгол улсын өнөөдрийн байдлын нүүр царайг өөрчлөх гол арга хэмжээнүүд нь юу байсан бэ гэвэл тэр хөтөлбөр байсан. Өөрөөр хэлэх юм бол сонгуульд орохдоо дэвшүүлж байсан тэр нам байхдаа тусдаа нам байхдаа давж байсан зорилтуудыг Монгол улсын анхны засгийн газрын мөрийн хөтөлбөрт нь одоо зорилго болгож тусгасан. За тэгээд тэр нь явандаа хойтон жил нь паспорт болж хувираад одоо тэгээд одоо ингээд тэр нь мэдээж хэрэг улсын баг хурлаар батлагдаад бариад ингээд явсан. Үн чөлөөлөх шийдвэр байлаа. Өмчийг ховчлох шийдвэр байлаа. Тэм учраас энэ бол одоо том хувьсгал дарга хэмжээнүүд хийн гэдэг том зорилтыг бол одоо дэлхийгээр зарласан нь өөрөө их том зүйл байлаа. За тэгээд дараа нь залгуулад одоо үндсэндээ 91 оноос эхлээд хэрэгжүүлэх ажил руугаа орсон. Яг энэ ажлыг хэрэгжүүлэх гэж байх үед 91 оны 1 сарын 1-ээс эхлээд зөвлөлт холбоот улс манайд нийлүүлдэг байсан үндсэндээ бүх тусламж, бүх харьцаа, бүх худалдааны ажиллагаа үндсэндээ практически одоо зогссон. Бүдүүчлээд хэлвэл 3 төрлийн Орос байсан. За нэгдүгээр одоо зөвлөлтийн барилгачид, зөвлөлтийн ажилчид. Хоёрдугаар зөвлөлтийн цэрэг. Гуравдугаарт Монголын байгууллагууд байгаа зөвлөлтийн мэргэжилтнүүд. Би гадаад хэргийн сайд 88 онд болоод за дотроо тавьсан зорилт бол нэг том зорилт бол одоо зөвлөлтийн цэргийг аль болохоор богино хугацаанд Монголоос гаргах. Нэгдүгээр чухал зүйл юу гэхтэн зэрэг бид нар хятадтай харилцаагаа одоо аль болохоор дөрвөн хугацаанд хийм болгох хэрэгтэй. Зөвлөлтийн цэргийг гаргаж Хятад Монголын хооронд итгэлцлийг бий болгох хэрэгтэй. Хөгжиж байгаа орнууд гэж асар том хүч юм уу, асар олон улс байна. Энэнтэй ойртно гэж зорилттой. Ийм чухал одоо шаардлагын улмаас бид зөвлөлтийн цэргийг болж игэл төрөн гарах хэрэгтэй. Цэв гинүү, зөвлөлт холбоот улс гинүү тэр тогтолцоо байхгүй болсон нөхцөлд бол бид бол өөрийгөө аваа явахад маш хүнд болсон шүү дээ. Тэгээ үр дүнд нь одоо чи бид санаж байгаа бахтай тэр нэг дэлгүүрийн лангуун дээр юу үлдлээ давс барааны савнгаас хөрөн үлдээг гэж ярьдаг шүү дээ. Одоо манай ихгүй ярьдаг хөрсөн дээр буусан гэх. Фалтгал унахгүй. Тэгээ нэг тийм чи ирэх биш нэг шаварцаа очихгүй босгож ирэх шаардлага. Тэгэхээр дахиад хөрөнгө хүч хэрэгтэй. Нөгөөдөл маань бол одоо мандаа өгийч гэсэн юм байхгүй. Өөрснөө бүр фалка бас унтсан шүү дээ. Тэгэхээр л бид одоо шинэ найзтай болох хэрэгтэй. Шинэ томхтой болох хэрэгтэй. Тэгээд 91 оны 1 сард би намайг Америкт айлчлууллаа шүү дээ. Манай чинь нин таатай нөхцөл олгох тийм захирамжинд нөгөө Буш гарын үсэг зурсан тухайгаа тэгээд яаж ер нь эдийн засгийн салбарт яаж хамтарч болох орчлыг яаж хөгжүүлэх их олон асуудал ирсэн. Тэгээд тэр дотор Дэлхийн банкны даргатай уулзаж Монголыг Дэлхийн банкны гишүүн болгож өгөөч гэдэг хүсэл тавьж мөн тэр үед нөгөө олон улсын валютын сангийн захиралтай уулзаж манайхыг олон улсын валютын сангийн гишүүнд эсвэлж өгөөч. 2 сарын хэдийгээр үлээд цагаан сар болох байхгүй Монголд. Тэгээ одоо Монголын цагаан сар гэдэг нэг юм үндэсний баяр байдгийн энүүний өмнө л одоо манайхыг гишүүн болгож өгөөч вэрээч гэж тэгээд ер нь 2 сарын 10 дараа шүү дээ. Манайхыг Дэлхийн банк олон улсын валютын сангийн гишүүн болгоцсон шүү дээ. Тэгээд тэднүүдээс нөгөө зээл юу яах энэ асуудал чинь чөлөөтэй болж нээгдэж тэдний төлөөлөгчд ирж бид нар чинь одоо нэг орны эдийн засгийн хараат байдлаас гарах анхны
тийм олон улсын алхмыг хийгдчихсэн байхгүй юу? Тусламж зээл бүх юм зогссон байх үед бол олон улсын санхүүгийн байгууллагууд, олон улсын валютын сан, Дэлхийн банк энэ хүмүүс бол манай эдийн засгийн байнгын орон дээр анхны уулзалтуудыг их сайхан дарга хийж хаад бол дүний либералчлалыг одоо яаж хийх үү тийм ээ. Тэгэл энэ эрчим хүчний хямралын асуудал, Оросууд одоо нефть, бензин шатхууныг нийлүүлэлт шууд эрс багассан. Хувьчлалыг яаж явуулах вэ гэл тэгэл нөгөө ягаан цэнхэр тасалбар гэл тийм ээ. Энэ бүх юм дээр шинэ бид нар сууж ажиллаж байсан л та. Яг нөгөө тогтолцооныхын хувьд одоо бид нар яах вэ гэдэг анхны одоо тэр мэдээлэл тэр бүх юмыг бол Азийн сангийн суурин төлөөлөгчөөр дамжуулж зохион байгуулж исэн сургалтуудад их хамрагдчихсэн. One of the key interests was in legal and judicial reform and setting up an independent judiciary. Тэр үед Азийн сангаас анхаарал тусалгыг хүсэж байсан гол сонирхлуудын нэг нь хууль шүүхийн шинжилэл. Тэр дунд шүүх эрх мэдлийг гүйцэтгэх засаглалаас салгаж тусад нь бие даалгах асуудал байсан. Учир нь тэр үед Монголын шүүх хууль зүйн яамны харьяанд байлаа. Ийхүү бие даасан шүүхийн систем байгуулах явдал дээд шүүхийн ч парламентд ч байсан олон хүний сонирхлыг татж байсан. We sent a number of groups of Ингээд бид баг хурлын гишүүдээс бүрдсэн хэд хэдэн группийг зохион байгуулж, туршлага судлах аялалд Азийн хэд хэдэн орнууд болон Америкт илгээж, засаглал, эрх мэдлийн хуваарлалт ямар байдлаар зохион байгуулдгийг бичлэн танилцуулж байлаа. Нэлээд олон групп аялал зохион байгуулж байсан санагдана. Лавл анхныхыг нь Эс Баяр толгойлж байсан. Мөн бид баг хурлын шин тогтолцоо, зөвлөл, номын сангууд зэргийг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөгөө өгүүлэхээр Америкаас үндсэн хуулийн болон парламентын ажлын албанд мэргэсэн нарийн мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулж байлаа. Хэдийгээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудад элсэж, улс орны хувьд ирээдүйд үр дүнгээ өгөх олон өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж байсан ч бодит амьдрал дээр хүмүүсийн гар дээр ирэх хоолунд хомс, ард түмэн картын бараанд хар үрээс эхлэн дугаарлаж, сардаа нэг айл өрх ердөө, ганц шуудаа гурил, өрөөл хоньны мах, 2 жил архи мэтхэн авч түүнийг арай ядан хүргэн амьдарч байлаа. Ингэтлээд оройтсон эдийн засаг улс орныг ч ард түмнийг ч бүрэн сулдуулж, ямар ч сайхан өөрчлөлтийн арга хэмжээг талархан хүлээн авах сонирхолгүй болгож байв. Чухам энэ үед Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга ноён Джеймс Бейкер урд тасалдсан аяллаа гүйцээхээр Монголд 2 дахь удаага айлчлан иржээ. 91 оны 100 бүр бид нар тартагтаан тулаад. Тэгээд тэр үед одоо Бейкер гэдэг өнөөхөө Монголд одоо өөр юмсэг хүн байх л да. Танаас асуудлыг ингэж шийдэн гэж мэндэн заагаад ерөнхий сайдыг явуулъя гэдэг асуудал тавьсан. Хүрээд ир гэж. Тэгээд манай Ямсрын ерөнхий сайд жирийч гэсэн багцанд нь 10 сая доллар шууд хийж. Гол тасрах гэж байхад бол одоо амин чухал тусламж болж исэн л да. Despite all the difficulties that you were facing. Хэдийгээр хоол ундны хомсдол зэрэг олон хүндрэлүүд байсан ч ардчилсан шин тогтолцоог бүрдүүлэх, ирээдүйдээ бүгд үр дүнгийн хүртэх цоошин нийгмийг байгуулах, эхлүүлэх, асар их оргилсон эрмэлзэл хүн бүрт байгааг би мэдэрч харж байсан. Би яг л Америкийн нэгдсэн улсад 200 жилийн өмнө буцаж очиод нүдний минь өмнө цоошин улс орн төрөн мэндэлж байгааг харж байгаа сэтгэл төрж монголчуудын тэрл эрэлхийлж мөрөөдөж байгаа хүсэлд нь жаахаж гисэн туслах бололцоо олцсон. Хувь заяанда сэтгэл минь хөдөлж байсан. Ноён Северен хаусын дүрслэлснээр дахин төрж буй гэж хэлж болох шинэ Монгол улс тэр үед өөрсдийнх нь сонгосон өөрчлөлт шинжиллийн зам тийм ч хурдан сайн сайхан даваачихгүй юм байна гэдгийг өдөр бүр мэдэрч байлаа. Нийт ард түмэнд хэтэрхий хурдтай явах өөрчлөлтүүд, шинэ нэр томьёо, шинэ хэллэг, шинэ тогтолцооны утга учир тийм ч ойлгомжтой байсангүй. Үүнээс үүдсэн үр дагаврыг тухайн үед Монголд ажиллаж байсан Конрад Эденауэр сангийн суурин төлөөлөгч Вернер Прол Чингис хаан мишээж байна хэмээх энэхүү номондоо дүрслэхдээ энэхүү хүнд байдлыг олон хуйлсан Монгол ардын хувьсгалт нам овжноор ашиглаж болсон бүхний гин буруу, алдаа дутагдал, зовлон зүдүүрийг засгийн газарт нэгдэн орсон шинэ залуу намуудад тохож амжлаа гэжээ. 92 оны сонгуулиар одоо ерөөсө огтхон тэгж бодоогүй байсан тэр ялагдал бол тий.
их чочроос. За намаа дэмжиж байна. Аль намаа дэмжих юм бэ? Нөө намаа дэмжээ. Тэгээд тэр ялагдлын дараа болсон бүх үйл явдлууд бол их л одоо эмзэглүүлж ирсэн. За ингээд одоо ер нь юунит төлөө явж исэн юм билээ дээ тийм ээ, ер нь юу ч болчихв да гэсэн юм эмзэглэлээр бол бүх юм бол цаашдаа бол их эмоц гэхээсээ илүү юм ер нь тооцоолж зохион байгуулалтанд орол. Гэхдээ хамгийн гол нь би дахиад хэлье тийм. Ерөөсөө энэ ардчилагдагч нь хэн нэгэн хүн талбай дээр хэвтгий хэлэх биш. Засаглагчдыгаа тийм ээ өөрийн ухамсараар сонгох үйл явц юм а гэж. Өөрөөр хэлбэл энэ ардчлалын гадуур бол ардчилд орсон хэдэн хүнээсээ илүү энэ амьдралд оролцож байгаа. Энэ амьдралыг бол зохион байгуулж өгж байгаа ард түмний оролцоо их чухал юм байна гэдгийг бол явандаа ойлгоод эдгэрт хүрэх механизм хийх хэрэгтэй болсон. Ердөө 2хан жилийн өмнө хуучин тогтолцоог халахын төлөө нэгдэж энэ талбайг дүүргэн жагсаж байсан монголчууд шинэ үндсэн хуулийн дагуу явагдсан анхны чөлөөт сонгуулиар хуучин эрх баригчдаа бараг тэр чигээр нь иргэн сонголоо. Улсын их хурлын 76 суудлын 71-ийг нь Монгол Ардын хувьсгалт нам авчээ. Энэ хариуцлагагүй сонголтын хариуцлагагүй үр дүн шүү дээ. Тэгэхээр энэ үр дүн юугаар илэрхийлсэн юм гэхээр бол өнөө улс орныг бол шинэ үндсэн хуулийн дагуу шинэ замнал руу оруулж хөгжүүлэх ёстой нам нь бол нагар жунаан хоосон чанарын тухай одоо ярьж эхлээд тэгээд засгийн газар нь бол одоо бид тоглоод хэлдэг л да Малам Айбекс ч эхэлсэн гэж тань. Тэр үеийн улсууд бол санаж л байгаа. Оны сонгуулийн ялагдал зөвхөн ардчилсан хүчнийхнийг төдийгүй тэднийг дэмжиж байсан олон улсын байгууллагуудын хувьд ч ихээхэн том шок үүсгэсэн гэдэг. Тэгээд дотоод гадаадгүй дор бүрдээ хийсэн дүгнэлт нь нэг л зүйл дээр тулж очиж. Тэр нь юу вэ гэхлээр Монголын ардчлал хотын хүрээнээс халиагүй байна гэж. Монгол орны өргөн удмыг чилхүү тэрхүү шин тогтолцооны утга учирыг хөдөө орон нутагт мэдэх хүмүүс цөөхөн байлаа. Ингээд Монголын ардчилсан холбоотой анхлан хэлхээ холбоо тогтоогод байсан Германы Конрад Эденауэрийн сан Монголд анх удаа албан бус боловсролыг олгох улс төрийн боловсролын академиг байгуулан санхүүжүүлэхээр болж тэр үед Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар томдогдоод байсан Элбэг доржийн хүсэлтээр Улсын хурлын эдийн засгийн байнгын хороонд зөвлөх хийж байсан дэлгэрмаа нэг ширээ 2 сандалтайгаар цоошин академиг эхэлж. Die politische Bildung улс төрийн боловсрол бол манай Конрад Аденауэрийн сангаас явуулдаг сонгодог үйл ажиллагаа юм. 50 жилийн өмнө энэ сан ийм л үйл ажиллагаа явуулж анхны гараагаа эхэлж байсан. Одоо ч гэсэн бид хаач утсан газраа хэрэгжүүлэх гэж эрмэлзэж байдаг. Энэ бол маш үр дүнтэй амьдралаар батлагдсан хөтөлбөр юм. Аденауэрийн сангаас нөгөө академиг санхүүжүүлнэгээ санхүүжилтээ хүлээжсэн санхүүжилт ирдгвэ. Тэгэнгүүт нь би Элбэг дарга дээр очиод би хочшоос 3 сая зээл авлаа шүү гэсэн. Асар их мөнгөлтөө тэр үе. Болж байгаа мó гэхээр би германууд руу бичлээ гэсэн. Манайх ч нэг 8,000 төгрөгийн цалинтай байх үед би удирдлагын одоо нөгөө хуучин намын дэдийн багш нар дээр очиод би та нарыг $200 цалинжуулна. Ингээд би акцент байгуулж байгаа. Та нар багшаараа ирчгээд 3-4 их сайхан чадaltaй хүмүүсийг аваа. Тэгээ тэр их мөнгөөр одоо яасан бэ гэхээр ерөөсө 21 аймгаар 300 хэдэн сумаараа ерөөсө гэрийн бараа харахгүй явсан. Сургалтуудаа хийгээд. Угаасаа намуудыг ардчлах хамгийн гол төлхөр бол гишүүд дэмжигчдийн оролцоо нээлттэй байдал гэдэг юм байна. Тэдний За дараачих нь Дорнот. Улс төрийн боловсролын академийнхнийг ийхүү зээлийн мөнгөөр хөдөө орон нутгийнхныг гэгэрүүлж явахад энд Азийн сангийн суурин төлөөлөгч Цэврэн хаустай либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүн инхтуя нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн бурмаанаар ирж уулзсан. Монголд жинхэнэ иргэдийн өөрсдийнх нь үүсгэл санаачлагаар бий болсон төрийн бус байгууллагуудын тогтолцоог цоошноор бий болгох, ингэснээр төрийн ачааллыг хуваалцаж төвлөрөл эрх мэдлийг сааруулах шинэ тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг хүсжээ. Энэ нь улмаар Азийн сангийн үйл ажиллагааг Монголд өргөжүүлэх эхлэл суурь нь болсон байна. Prior to 1992 and of course all during the 1992 оноос өмнө коммунизмын үед танад төрийн бус байгууллага нэртэй байгууллагууд байсан. Гэвч үнэндээ тэд жинхэнэ төрийн бус байгууллагууд биш.
Тэд Монгол Ардын хувьсгалт намаас байгуулагдаж, тэднээс санхүүжиж, тэдний шууд хяналтаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүнийг гонгос буюу засгийн газрын байгууллагууд гэж нэрлэдэг. Ийм гонгос тэр үед маш олон байсан. Бараг л бүхий л салбарт байсан. Тэрийн иргэдийн өөрсдийнх нь чөлөөт санаачлагаар байгуулагдсан төрийн хяналтаас ангид жинхэнэ төрийн бус байгууллага нэгж байгаа. WSP were really the first two that I met. Иймд либерал эмэгтэйчүүдийн оюуны сан болон хөгжлийн төлөөх эмэгтэйчүүдийн хөдөлгөөн нь үнэхээр ийм төрлийн анхны байгууллагууд байсан гэж би боддог. Ингээд иргэний энэ хөдөлгөөнийг дэмжсэн Азийн сангийн дэмжлэг хөтөлбөр эхэлсэн. Үүний дараа төрийн бус байгууллагууд үе олноороо байгуулагдсныг та бүхэн мэдэж байгаа. Үүний зэрэгцээ энэ олон төрийн бус байгууллагуудыг эрх баригчдаас жинхэнэ утгаараа хараат бус байх нөхцөлийг хангах, санхүүгийн эрх чөлөөг нь баталгаажуулах, хандив тусламж өгсөн хувь хүн, байгууллага, татварын хөнгөлөлт эдэлдэг байх зэрэг олон асуудлыг зохицуулах хэрэгцээ гарч, төрийн бус байгууллагын хуулийг санаачилж, судлаж, боловсруулахад нь бид бас дэмжлэг үзүүлж байлаа. So we funded that. 1993 он гэхэд Германы Конрад Эденауэрын сан болон Америкийн Азийн сангийн аль альнийх нь үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж алсаас удирдах аргагүй болтлоо томорчээ. Нөгөө талаас Монголд өрнсөн ардсан хөдөлгөөн системийн хямралд орсон нь илт харагдах болж шин залуу намуудад ардчлалын үзэл санаагаа бодит үйл хэрэг болгоход бүх талын дэмжлэг хэрэг болж ингээд хоёр байгууллага тус тусын суурин төлөөлөгчийн газраа Монголд байгуулахаар болсон байна. 93 оны 5 сард Аденарын сангийн суурин төлөөлөгч ирэхээр боллоо гэд анхны суурин төлөөлөгч Прольгой нөгөө 3 саяхаа зарцуулалт ингээд 10 хэдэн бот хавтас санхүүгийн баримт нөгөө печен, кофе бүх юмнуудаа хүртэл ингээд бичгийн санхүүгийн баримтаа үзүүлж хаад тэгэл тэрнээс хойш германууд бол за энэ хүнд бол 100% итгэж болно гэд тэгэл бүх сургалтуудад хөдөө хамт Прольгой явал яг л монгол хүн болсон л тоо. Тэрнийхээ ачаар бол бид нар 92-оос 96 оны хугацаанд анхны одоо албан бус боловсрал хүмүүстэй олгодог бүхэл бүтэн тогтолцооны тэр суурийг энэ Устрын боловсролын академи гихчээр бий болгосон. Naja, was also die deutsche Seite anbelangt. Конрад Аденарын санг Монголд орж ирэхэд Германы талаас хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн хүнийг нэрлэгээвэл би юуны өмнө Вернер Пролыг нэрлэв. Энэ хүн Монгол дахь анхны суурин төлөөлөгчөөр ирж ажиллаж байсан. Улмаар төлөөлөгчийн газрыг нээж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Прол Монголд 6 жил ажилласан. Тэрний дараагийн хүн харамсалтай нь өвчний улмаас удаан ажиллаж чадаагүй. Тэрний дараа би 2004 оноос эхлэн ажиллаж байна. За үүнээс гадна тус сангийн үйл ажиллагааг Монголд өргөжүүлэн хөгжүүлэхэд Монголын талаас оролцсон хүмүүсийг бас нэрлэх ёстой. Үүний нэг нь ардчлалын салхийг Монголд хаглалцсан. Одоо ч энэ үйл хэрэгээ нэр төртөө авч яваа улс төрч болох одоогийн танаа улсын ерөнхийлөгч Элбэг Доржийг би нэрлэв. Бас Монголын ардчлалын эцэг гэгддэг зоригийг нэрлэх ёстой. Ардчилсан хувьсгалыг хамтран байгуулалцаж одоо хүртэл Монголын парламентд жинтэй үүрэг гүйцэтгэж байгаа Батүл байна. За Дэлгэрмаг би хамгийн түрүүнд нэрлэх ёстой байсан хүний нэг. Энэ хүн одоо ч бидэнтэй байнга хамтран ажиллаж байгаа. Well, one day we were driving behind the Lenin Museum. Нэг удаа бид Ленин музейн араар машинтаа явж байтал хоёр давхар модон байшин таарлалсан. Би энэ юу байшин бэ? Орж үзье гэв. Тэгээд бид орлоо. Тэгсэн чинь харин энэ нь бүр 1907 онд баригдсан. 21 оны хувьсгалын үеэр Сүхбаатарын өөрийнх нь сууж ажиллаж байсан түүхийн дурсгалт газар болж таарсан. Бидний очсон 1993 оны намар тэр байшин бүхэлдээ Улаанбаатар хотын мэдэлд байсан ч тэр үед Баабар өнөөдөр сонио байгуулахаар түрээслэн сууж байсан. Хамгийн гол нь энэ байшин хувьсгалын гудамж, эрх чөлөөний талбайн уулзвар гэсэн шуудангийн хаягтайг мэдээд бид шууд л за энд л Азийн сангийн төлөөлөгчийн газар байрлах ёстой гэж хэлсэн. Энэ үед би анхны Монгол хөтөлбөрийн ахлах ажилтнаараа оюун билгийг хөлсөн аваад байлаа.
Тэгээд хоёулаа ганц өрөө, ганц ширээ, хоёр сандалтайгаар ардчилж чилжилж буй Монгол орныг дэмжин туслахаар хувьсгалын гудамж, эрх чөлөөний талбайн уулзуураас суурин төлөөлөгчийн газрын ажлаа анхлан эхэлж байлаа. Ядангуяа эдийн засгийн байдал айгүй хэцүү байснаас болоод жишээлбэл одоо нэг офис туристлээ гэж тэгж яхаа чинь туристэн гэдэг чинь юу гэдэг ингээд юмнууд нь хүртэл байхгүй. За тэгээ туристтэй гэж тэгж яхад ширээ сандал хаанаас олох вэ? Ерөөсө зах зээл гэж юм байгаагүй ш тэр үед чинь те. Байгууллагуудаас зээлж одоо ширээ сандал энэ төр авдаг ч байт юм уу те. Одоо тэгээд данс манс нэх энэ төр гэдэг тийм үйл ажиллагаанууд чинь бол ерөнхийдөө явагдаж байгаагүй. Улсын байгууллагууд л тийм юм хийжсэн болохоос биш гадны байгууллага хурж тийм юм хийдэг гэсэн тийм туршлага ерөөсө байгаагүй болохоор ерөнхийдөө бол ингээ хан мөргөд унах маягийн нэг тиймэрхүү үйл явдлуудад их олон болж исэн. Хан мөргөх явдал тэр цаг үеийн гол томьёолол байсан гэж олон хүмүүс дүгнэдэг. Лондонгийн Economist Intelligent Unit хэмээх эдийн засгийн алба тэр үеийн Монгол орны нөхцөл байдлыг одоогийн ардчлал нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо болоо юу гэсэн асуултаар томьёолж байснаас үзвэл тэр үеийн нөхцөл байдал санаа зовох хэмжээнд хүрснийг илтгэж байна. Улсын хурлд ардчилсан хүчнийг төлөөлөн сонгогдсон цөөн тооны гишүүд хүртэл хан мөргөж, нэг нь их хурлыг орхин явахад хүрч, нөгөө нь өлсгөлн зарлалаа. Нэгдүгээр өлсгөл нь бол өөрөө хуучин тогтолцоог халах одоо тийм зориулттай байсан бол хоёрдугаар өлсгөл нь бол үндсэндээ тэр зориулалт нь бол зорилго нь жоохон тийм бүрхэгдүү болчихсон. Тэгээ зохион байгуулалт нь бас жоохон тийм өвөрмөц байсан л да. Тэр өлсгөлэн болоод тэр хямрал болсон үндсэн шалтгаан нь болохоор хэвлэл мэдээллийг бол эрх чөлөө хангалттай тэр үндсэн хуулийнхаа дагуу эрх чөлөөг нийлүүлж ажиллах тэр боломжийг нь бол тухайн үеийн засгийн газар бол нэлээд хязгаарлаж өгсөн учраас тэр хямрал үүссэн байсан. Засгийн газар ялангуяа гүйцэтгэх засгийн газар бол айгүйх тусламж энтриг бол авч ирсэн. Одоо хоёр талын засгийн газрын нэг юмнууд чинь бол дандаа гүйцэтгэх засагт очиж ирсэн шүү дээ. Азийн сан энтер гэсэн ийм байгууллагуудын нэг зарим юм болохоор хууль тогтоох засгийн газарт очиж ирсэн, байгууллагатанд очиж ирсэн тийм. Шүүх, хэвлэл мэдээлэл хоёр дээр бол байхгүйсэн байхгүй. 95 онд чинь жишээлбэл бид нар хэвлэл мэдээлэл эрх чөлөөний талаар нөгөө нэг юу семинар энтер зохион байгуулад Батүл нөгөө нэг хэвлэл мэдээлэл эрх чөлөөний дөрвөн заалтаа нөгөө хууль гаргасан шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэнтэй ингэ ярьж байгаа чинь бид нар хараат бус те хараат бус одоо төрийн бус байх юм бол те бид нар яаж ажиллах юм бэ гэдэг асуудал амар их хэвлэл мэдээлэл хүмүүстээ гаргаж ирээд тэднийг эсэргүүцчихсэн шүү дээ. Тэсчилсэн шин тогтолцоо үүсээд 3-4 жил болчихсон байхад жирийн олон байтугай тэдэнд бодит мэдээлэл хүргэх ёстой хэвлэл мэдээллийнхэн хүртэл үнэнийг засгийн газраас олгодог мэдээлэл гэж үздэг хэвээр байсан тэр үед улс төрийн боловсролын академийнхны хөдөө орон нутагт хийж байсан сургалтуудаа санаа авсан ардчилсан намын хэсэг нөхөд Америкийн бүгд найрамдагчдын хүрээлэнгийнхний дэмжлэгтэйгээр намын лидерүүдийнхээ дунд марафон зохиох санаа сэджээ. Намын даргаыг хурлаар хэлэлцээ шийдэх биш нийт намын гишүүд дундаа сонгосон дээр юм биш үү? Батүл чи дандаа янз бүрийн утаа хүм сэтгэх юм. Наад Америк сайрч Монголд тавихгүй. Харин тийм ээ, намыг улам хуваагдуулаад хагалдуулаад ажих юм биш үү? Үгүй ээ, энэ бол хоёр хүний хоорондох юм биш. Намын гишүүд байгууллага идэвхжүүлэх үйл явц юм. Энэ л хамгийн гол нь байна. Наад чи улам чухал санаа биш үү? Гэхдээ ингэж хуралдаж байхдаа бас аслагдсан орон нутагт байгаа улсуудад бас тийм өөрсдийнхөө зорилтыг ойлгуулах тийм боломж бас нэгдэж байгаа юм шүү. Ер нь энэ хэвлэл мэдээлэл хаалттай байгаа цаг үед орон нутагт байгаа жирийн иргэдэд бидний тухай ойлголт гэж ер нь юу байна? Хэтрүүлээд хэлчих юм бол хэдэн сахилгагүй улсууд гарч ирэл ер нь амьдралыг өөмүүлээд байна гэж ойлгосон улсууд бол дэндүү олон байсан. Тэгээ тийм улсуудад авчиад ингээ зоргийг чим гомболдог авчи харуулчихаар хамгийн түрүүнд одоо тэр сонирхлынх нь одоо суур нь юун дээр байсан юм гэхээр тэр сахилгагүй хүнийг харах гэж орж иж байгаа. Гэтэл тэр сахилгагүй улсууд нь 6 цагийн туршид ингээд юм ярьчихад бол айх тэр төвчээр гаргаад бүгдийг сонсоод гарч исэн байна. Хөлсөө арчаа суугаад байдаг. Тэгээ 6 цагийн ярианы дараа бол тэр улсууд чинь 6 цаг ярьж чаддаг хүмүүсийн ярианы дараа бол тэ. За эн чинь сахилгагүй гэхээсээ илүү зүгээр бас нэг арай өөр улсууд юм байна тийм ээ. Энэ улсууд бол улс орныхаа хөгжлийг бол арай өөрөөр бодд юм байна. Тэр үед Монгол орны 18 аймгийн 3-3-аар 6 хэсэгт хувааж үндэсний ардчилсан намыг толгойлж байсан даваад оржийн гам болд ерөнхий нарийн бичгийн дарга Батүл нараас гадна
Санжаа сүрэнгийн зориг, инх сайхан, дорилог жав, элбэг дорж гисэн 6 литрийн удирдлагатай багууд 6 тийш гарч 94 оны 2 дугаар хагасаас 96 оны хүртэл 2 жилийн хугацаанд Монголын 300 гаруй сумдаар аялж тэнд байгаа иргэдийг Монголд гарч байгаа өөрчлөлтүүд рүү ухамсартайгаар татан оролцуулах ажиллагаа явуулжээ. Элбэг дорж Гамбол Батүл гурав шалгарсан юм байна. Тэгэхээр нь үзүүр төрүүдээ энэ хэнийгээ гаргах уу гэдэг асуудал тасад ирэхээр Батүл дарга бол ухамсартайгаар бол нэрээ татж аваад тэгээд Элбэг дорж Гамболд хоёр ер нь энэ өрсөлдөөнийг өргөжлүүлээд дуусгасан л да. Ер нь дуусхор нь бол 96 оны сонгуул. Одоо 96 оны сонгуулийн дүнг шөнийн 3 цагаас эхсүүлэл нөгөө хөвсгөлийн богшрог нөгөө цог бадрах хин хүмүүс маань тийм ээ бүгдээрээ одоо хийнийг чимэд гуайг одоо даш ондон гуайг ялчглаа энэ тэгэхээр бид нар шин бүр итгэхгүй байгаа юм чи арай гүү ээлгүүдэл бүгдээрээ. At that time, the Asia Foundation, in cooperation with the U.S. Embassy, Ambassador Johnson, тэр үед бид Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам болон элчин сайд Джонсонтой хамтран сонгуулийг ажиглах баг зохион байгуулсан. So surprised and stunned. Тэгээд сонгуулийн үр дүнд гайхаж зурчилсан эрх баригч намын лидерүүдтэй уулзгаар маргааш өдөр нь бид очлоо. Secretary of State Baker, who led the team, би тэр ажиглагчдын багийг удирдсан Бейкертэй хамт байсан. Тэгээд ерөнхий сайд байсан Жасраатай уулзсан. Тэр жаахан гунигтай баргар байдалтай байсан. And Baker and Jasrai were sitting together, and Jasrai was a little bit sad. Тэгэхэд Бейкер Жасраагаар хандан. Би ч олон сонгуульд ялагдаж байлаа. Танд ямар байгааг би маш сайн ойлгож байна. Сонгуульд ялагдах нь гунигтай байдаг шүү. Гэхдээ ерөнхий сайд Жасраа. Нэгэнт бид үндсэн хуулийн дор чөлөөт ардчилсан сонгуульд явуулж түүнийх нь үр дүнд нөгөө тал ялалт байгуулсан болохоор бидэнд одоо ардчилсан намд эрх мэдлээ тайвнаар шийдвэрлэн өхөл үлдлээ гэж хэлсэн. That's democracy. That's the essence of democracy. Ердөө чөлөөт ардчилсан сонгуулиар эрх мэдэл тайван замаар шилжих. Энэ ч л өөрөө ардчлалын амин зарчим юм шүү дээ. Ингэж Монгол оронд 1989 оны эцсээс эхлэн өрнөсөн ардчилсан хөдөлгөөн өсөлт хөгжлийнхөө явцад олон гол горхины урсгалыг нэгтгэн өргөцсөөр эхлүүлсэн ардчлалынхаа үр дүнг 6 жилийн дараа бодтойгоор амсаж 1996 онд ардчлалын амин зарчим болсон ард түмний шудраг чөлөөт сонгуулиар засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн авсан билээ. Ich würde ihm als erstes den Satz sagen, die Mongolei ist für Asien. Гадны хүн Монголд ирээд асуувал би ганц л өгүүлбэр хэлнэ. Монгол бол ардчлалыг хөгжүүлэх талаар Азад тэргүүлэх орон гэж. Erklärung nachbringen. Яг Монголд удаан байсан хүмүүс янз бүрийн байдлаар шүүмжлэлтэй хандах явдал байдаг. Гэхдээ Монголтой адил төстэй орнуудад ардчлал яаж өрнөж байгааг харьцуулж үзэх хэрэгтэй. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд Казахстан, Узбекистанд байдал ямар байна? Хоёр хөршөө гар. Ингээд харахаар Монгол бол ардчлалыг хөгжүүлэх тал дээр яа харахгүй манлайлж, үлгэрлэж яваа гэж би хэлнэ. Ganz zu schweigen vom